Тэгээ би яг зүгээр нэг зарчмын юмыг бас хэлмээр байна. Бидэд бас аливаа одоо нийгэм болж байгаа энэ үйл явдлуудыг бас яг аль бие усны хууль одоо дүрмийн дагуу тэр хүрээндээ тэр зүйлд оролцдог болмоор байна. Ялангуяа манай хууль зүйн байнгаараа хүний эрхийн дэд төрөө. Тэгэхгүй ингээд бүх зүйлүүд дээр улс төрийн албан тушаалттай нэхлээд ярина, мэдээлэл авна. Тэгхгүйгээр одоо шууд ингээд цагдаагийн байгууллагууд довтолдог. Өмнө удал мэддэхгүй очиж өөрсдөө ингэж усыг хурлын гишүүд нь ус төр хийдгээ байл. Хоёрдугаарт одоо энэ бүлгийн болоод энэ байнгын дэд хорооны чат дээр албан бус уулзалтууд ихээс зохион байгуулж өг гэдэг. Хизээж улсын хурлын гишүүд хууль сахиулах байгууллага шүүх хэрэгтний байгууллагатай албан бус уулзалт хийж болохгүй. Протоколтой уулзах хэрэгтэй. Албан ёсны энэ хилцэх асуудлынхаа дараалд оруулж ирж байгаад мэдээлэл авдаг болох хэрэгтэй. Ямар гормоор хаанаас мэдээлэл авчаад юу хийх гээд байгааг нь мэддэхгүй албан бус уулзалтууд хийж өгөөч гэгээд тавиад их юм өөрөөсөө гүйж очиод их юм. Тэгэхээр би бас зарим зүйлүүдийг нөхдөдөө хэлмээр байна. Одоо энэ бас зарим юм ч хитрээд шүү. Хүний эрх ярьж болно. Хуулийн байгууллага ажиллаа хий. Асуудал нь зөрчүүл шач чатанд нь хариуцлагын ярина. Хууль зүйн сайд буюу тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний даваа шууд ингээд хууль сахиулах байгууллага үүдэнд очиж янз бүр болдгоо одоо болох хэрэгтэй. Энийг чи ард иргэд ойлгохгүй. Тэгээ сүүлийн үед энэ хууль зүйн сайд чинь бас маш олон зүйл дээр хууль зөрчиж байгаа шүү дээ. Энийг нь бас нэг сонсчий. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг дураараа эвдсэн, засгийн газрын бүрийн эрхт халтсан, дураараа дүрм журмуудыг хүчингү болгосон, би захиргааны бүртгэлээс хасах хэрэгтэйгээд өөрт нь хуулиар олгодоогүй эрхийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд ингээ цагдаагийн байгууллагын өмнөөс мэдээлэл хийж хэргийн материалын юмныг задалдаг. Энийг хэдүүлээ яг ном дүрмийн дагуу улсын хурлын дэгийн тухай хуулиар нь ярья гişүүдээ. Одоо ингээ талд албан бус уулзалтууд миний өрөөнд цагдаагийн даргаыг дууд тэрийг дуудаах гэдэг энэ мессежүүдийг бүлгийн энэ байнгын орооны бол хүний эрхийн дэд хорооны юм дээр бичдэг одоо болцгоо. Энэ чи цаана юу яваад байгаа юм бэ? Тийм учраас энэ гормын саналыг дэмжиж эртгийн мэдээлэл сонсчий. Бас одоо магадгүй бидэд бас дутуу ойлголттой алтан гэрлийг шүүмжлээд байж болно шүү дээ. Энэ минийга ингэ сонсчмоор байгаа хгүй. Тэгээ хэдүүлээ ингэж янз бүрийн байдлаар бүгд ингэж одоо нэг тийм төрүүлж оноо авах гал нэг л ийм л юмнууд явж ин да гişүүд минь. Тэгээ жоохон хэдүүлээ зарчимтай, протоколтой төрийн ажлыг ном журмын дагуу, хуулийн дагуу хийцгээе. Сая ингээд өнөөдрийн яг мэдээж одоо тодорхой хууль заасны дагуу гэмтрийг шинжтэй үйлдэл шалгаж тогтоох энэ үйл ажиллагаа одоо тодорхой хэмжээнд одоо бас улс төржилтийн гэдэг юм уу эсвэл одоо бас одоо мэдээллийн одоо зөрүүтэй ч гэдэг юм уу хаанаас алдаа гараад нэг юм орж ирж байна. Тэгэхээр мэдээж яг энэ одоо гэмтрийн шинжтэй үйлдэлийг шалгах явцад тэр хэвлэлийн эрхчлөөнд таалдах байт юм уу ийм зүйлүүд бол байж болохгүй хаа. Зүгээр ер нь бол үнэхээр шалгах ёстой байсан бол шалгаад явна. Гэтэл одоо бас одоо тодорхой нөхцөл байдлаар анхны одоо мэдээллүүд их буруу өгснөөс болж ийм л нийгэм дуурамсгал орлоо л. Тэгээ би яг нөгөө түрүүн хилцэх асуудал дээр хилээд байгаа зарчим. Би одоо хин нэгийг ч юм уу энд сууж байгаа хүмүүсээ зөвч хэдүүлээ одоо бас яг ийм асуудлууд гарвал яг одоо тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн бай хууль зүйн дотоод иргэн сайдаас төрүүлж мэдээлэл авдаг баймаар. Тэгээ ингээ баахан ингээд өөртөө санаачлаараа ч юм уу яг энэ процессын үйл ажиллагаа зэрэгцээд ингээ цагдаагийн байгууллагыг дуудан ч юм уу иймэрхүү байдлаар хэдүүлээ хандахгүй байягд. Тэгэхээр яг энэ сайд нь орж ирээд ийм байна гэхэд холбооны хүмүүсээс ингээ тодруулаад явах нь зөв шүү гэдэг зүйлийг би ярианыхынд нэг хэлчмээр байна. За хоёрдугаарт яг үнэхээр яг энэ хэрэгийгтэй холбоотойгоор бас их сонь сонины үзэгдлүүд мэдээлэлүүд явж эхэллээ. Цагдаагийн байгууллагын албаагчд өөрсдөө орооцолцсон гэдэг зүйлүүд явж байна. За өчтөр нэг иргэн одоо шүүглүүлээс ингэж ярих уу. За би бол энэ одоо мөрөдөө тоглоомыг зохион байгуулахад одоо оролцсон юм байна. Зохион байгуулсан юм байна. Дүүгийнхээ дансыг бол ашиглаж ийсэн. Энэ дүү маань бол Ноорогт ажиллаж ийсэн юм байна. Ажиллаж байгаа. Тийм учраас одоо ийм зүйлүүд байна энэ төр гэж ярьж ил. Тэгэхээр одоо энэ тэнд дурддагдаад байгаа цагдаагийн нэр бүхий албаагчид мөнгө төгрөгийн тоо хүртэл хэрэгжилнэ шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүд ингээд одоо дэврээд ингээд явлаа. Энэ дээр одоо бас одоо тодорхой хэмжээний шалгаж байгаа ямар одоо процессын ажлууд хийсэн бэ, хийж байгаа вэ? За хоёрдугаарт одоо мөрөдөө тоглоомыг алтан гэрэл сайдаа би бас засгийн газрын гишүүдийн функцийг мэдэхгүй байгаа. Уг нь та яриад хориглоно гэж ярих ёстой байтал таа ч ярихгүй өөр нэг сайд нь хориглоно ч их шиг эсвэл спортын байтыг үлдээгээд бусдыг хориглох байгаа гэдэг яг би мэдээл бас ингээд авч чадахгүй байгаа учраас ингэж асууж байгаа. Тэгэхээр яг энийг одоо үр дагавар интересын сэргийлэхэд бол засгийн газар ямар бодлого та одоо хэрэгжүүлэх гэж байна.
энэ дээрээ бас нэг тодорхой хариулт өгөөч. Тэгээд би бас зүгээр тантай би нэг хувь үндэслэх талаасаа би одоо мэднэ, хамт одоо зүтгэж исэн. Гэхдээ бас эргээд энэ хууль зүйн сайд энэ өндөр хариуцлагатай албан тушаал дээр бас болгоомжтой байхгүй бол таны одоо яг тэр тухайн өдрийн хэвлэлд өгж исэн тэр хандлага мэдээлэл бол яг мөрдөн байцаагч байсан. Хэргийн дотоод мэдээлэлээс харсан энэ нөхдүүдийн буруу болохыг би илчлэн гэсэн энэ хандлага чи ингээд болж өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд дээр хэдүүлээ бас одоо анхаарч ажилламаар байна. За өчигдөр гадаад улсад байдаг гэх иргэн бас мэдээлэл хийсэн тэрийг харсан. Би нэг ганцхан статистик ярианыхаа ихэнд хэлчихье. Цагдаагийн байгууллага сүүлийн 4 жилд мөрөөдтэй тоглоом зохион байгуулалттай холбоотой нийт 1360 хэрэг бүртгэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 356 хэрэгт эрүүг үүсгэж ялагдагчаар татан шүүхэж шилжүүлэх саналтай прокурор хөргүүлээд 356 хэрэгээс 299 хэргийг шүүх эцэслээ шийдвэрлэсэн байна. 299 хэрэг. Энэний хохирол одоо шалгагдсан хэмжээ гэх юм бол маш олон тэрбумаар яригдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байгаа. Мэдээч хэрэг энэ дунд холбоотой хүмүүс байхыг огт үүсэхгүй. Тийм ч учраас хууль зүйн дотоод хэргийн яамн дээр энэ асуудалтай холбоотой бид одоо өнөөдөр асуудлаа судалж цагдаагийн албан хаагчдын энэ байж болцсошгүй үйлдэлийн талаар мэдээлэл бид нар авах ямар арга хэмжээ байж болох хууль эрх зүйн үед бид нар энэ механизмыг харж байна. Энэ 299 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна гэдэг бол өнөөдөр цагдаагийн байгууллага энэ мөрөөдтэй тоглоом зохион байгуулахын гэмт хэрэгтэй бас тэмцэж үр дүн гарсны илэрлэл гэж үзэж байгаа. Өнөөдөр явж байгаа ажил ч гэсэн энэ үр дүн гэж үзэж байгаа. За хэвлэл мэдээллээр мэдээлэлтэй анхаарах ёстой гэж хэлж байна. За энэ дээр ойлголоо гişүнэ би бас саналыг авч байна. Энэ албан хаагчдын талаар цагдаагийн байгууллагын албан хаагчдын талаар үйл ажиллагаа явуулсан энэ талаар нь авч үзэхдээ би хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд цахим мөрөөдтэй тоглоомч болохоо байлаа. Энэ дээр та нар арга хэмжээ аав гэж шахаад дараа нь асуудал тавихаар ийм прокурорын зөвшөөрлийн дагуу энэ хэрэгт мөрдөн шалах ажиллагаа явуулж гин гэхээр хууль сахиулах байгууллагын албан хаагчдаа тайлбар өгөх шаардлагатай гэж үзсэн. За дээрэс нь энэ дээр хоёр төрлийн баримт хийсэн. Юг өгүүлбэрээр нийлэхэд 9.3 тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл байна гэж хэлсэн. За тэгээ бусдыг амиа орлогод тэмдэгтэй холбоотой хэрэг шалгаж байна гэж хэлсэн. За тэгээ энэ асуудалтай холбогдуулан яг энэ шүүмжилтэй байр суурь гаргаж байгаа сайн зураг гишүүний энэ шүүмжлэлийг бас хүлээж авч байна. Цааш та анхаарья. Цаашдаа бол яг мөрөөдтэй тоглоом бол одоо нөгөө хуулиараа эрүүгийн хуультай байгаа. Одоо цаашаа бид нар анхаарах асуудал энэ мөрөөдтэй тоглоомноос илүүтэйгээр мөнгөний урсгал явж байгаа энэ бет гэдэг асуудлаа яах вэ гэдэг асуудал. Дээрээс нь одоо бид нар энэ мөрөөдтэй тоглоом дээр ярьж явах үед гадны сайт энэ бүтцүүдийг ашиглаж яваад байгаа. Тэгээ энэ хууль бол та мэдж байгаа та энэ хуулийг санаачлаад явж байгаа дахиад нэмэлт өөрчлөлтөд оруулахтай холбоотой зүйл засгийн газар дээр учрал сайд толгоолоод ингээ аваа явчих. За би яг зүгээр яг нөө сүүлийн нэг одоо яг ийм үр дагаврууд ингээ цаашдаа гараад байх нэ. Тэгэхээр гарахгүй байхын тулд одоо засгийн газрын тодорхой бодлогоо боловсруулад улсын хурлд ямар концепцээр юу оруулж ирэх гэж байна гэдэг зүйлийг л би тодруулж асууад байгаа. Тэгээ би бас нөгөө засгийн газрын байр суурь нь бүрэн хориглох гээд байна уу? Бүрэн хориглого одоо нөхцөл байдал байна уугүй юу гэдэг дээр хүртэл жоох эргэлзээд байгаа. Техник технологийн үгээр тэр бифенээр тойруулаа нэр усаа соёлоо дахиад ороод ирэх юм шиг байна. Гэхдээ би энийг одоо мэдэхгүй байна. Засгийн газраас албан ёсоор хуулийн төслийн өргөн барихаар харъя гэж бодоод бас харцнаад байж байгаа. Гэхдээ би зүгээр энэ зарчимд нь хэдүүлээ бас нэг ерөн юмаа авч явъя гэхээр хууль зүйн дотоод хэргийн сайд энэ бодлогоо бариад уг нь ингээд манлайлаад явмаар байна. Би ингээд танаас асуухаар та ямар ч бодлого байхгүй учрал сайд нэг юм хийж байгаа гэдэг байхгүй. Учрал сайд чи хэрэглэх газрын дарга штэ. Тэгэд ийм ингээд яваад хахаар энэ юмнууд төр чинь бид нар хурдтай хариу үйлдэлүүд хийж чадахгүй байна. Хурдтай хариу үйлдэлүүд хийж чадахгүй. Тэгэхээр биенийхээ энэ асуудлуудыг одоо өмнөөс нь авах гэхээс өмнө засгийн газрын бүтц бүрэлдэхүүний тухай хуулиараа засгийн газар ажилламаар байна. Би хууль зүйн сайдаас л энэ асуудлыг асуумаар байгаа байхгүй. Тэгэхээр сая одоо сайд маань ямар ч хариултгүй шүү дээ. Та нэг хууль бичиж байгаа учрал сайд нэг юм яана гэдэг. Тэгэхээр ийм л зүйлүүдийг одоо бас цаашдаа ингэж анхаарахгүй бол хаана ингэж хариуцлага нь ч гэдэм асуудлаа хинтээ ярихаа би мэдэхгүй болчихоо ч юм уу. Энэ гişүүч ингэж хинтээ ирж хинтээ одоо энэ асуудлаа ярихаа мэдэхгүй байгаа байхгүй. Ингээ бөмбөг одоо паслж байгаа юм шиг л юм болоод шүү дээ. Тэгээ би энийг л хэлж байгаа шүү. Тэрнээс биш одоо нэг
одоо нэг ус төржүүлээд байгаа зүйл алга. Тэгээ хэдүүлээ бөөндөө мэдээлэл албан ёсоор сонсдог байхгүй бол талд мэдээлэлтэй болчоод тэр чин тэгсэн байх гэдэг ингээд бас гişүүд байгаад иж болохгүй л гэдэг зарчим юм илж байгаа шүү. За ингээд одоо асуулт алга. Алтан гэрэл сайд микрофон өгье. За би тодруулга дээр хариулт өгчээ. Сайн зэрэг гişүүн бас буруу ойлгосон юм шиг байна. Бодлого байхгүй биш шүү. Ажил авангуудаа би түрүү хэллээ 2025 оны 8 дугаар сараас ахуулаад энэ захин мөрөөдө тоглоом дээр яах вэ гэж цагдаагийн байгууллагад анхаарал чиглэж ажиллаж эхэлсэн. Засгийн газрын үүрэг гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр мөрдөн шалгалтай ажиллагаа хийгээд энэ олон хэрэгүүд шүүх рүү шилжиж явж байгаа. Энэний хүрээнд асуудлууд гарч ирсэн. Харин ч энэ асуудлыг хүндсэн хүрээнд бэт рүү асар их мөнгө урсж байна гэдэг мөнгөн урсгалыг анх цагдаагийн байгууллага гаргаж ирсэн. Би энэ тухайга хуульч гишүүдэд тухайлбал сайн зэрэг гишүүн танд намын чимэг гишүүнд ийм хэмжээний мөнгө эргэлдэж байна. Энэ дээр бодлого бид нар гаргах ёстой байна гэж танилцуулаа явж исэн. Ингээд ингээд энэ асуудлуудыг танилцуулж явсны үндсэн дээр өнөөдөр төрийн бодлого болоо хууль болоод гарах гэж байгаа. Бидний байр суурь бол гэмт хэрэг болох ёстой. Хуулиар хориглох ёстой гэсэн юм байр суурьтай байгаа. Засаг дээр ч бүгдийг хориглоё гэж ярьсан. Харин бодлогын хүрээнд засаг дээр шийдвэр гараад уучрал сайдаар ахлуулад энэ хуулийн ажлын хэсэг нь гараа явж байгаа учраас тэндээс хуулийн ажлын хэсэг ахалж байгаа гэдэг хэлснээс биш хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд энэ асуудал дээр хатуу цэмцэх ёстой гэсэн ийм бодлоготой байгаа гэдэг тодтогч хэлье. За баярлалаа Алтан гэрэл сайд. Би бүрдүр дарга би ерөөсөө ус төрж өгнө шүү дээ. Та ингээд өдөөс сарж байгаад ус төржлөө гэж загнаад тах. Хэдүүлээ энэ дээр ингээд хууль зүйн байнгын ороо зүгээр зарчим мэдээлэл авч гинэ л гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт би Алтан гэрэл сайд та бас мэдээлэлтэй бас хариуцлагатай хандаарай. Би мэдээллийг удаадараа авъя гэж тантай чуулганы дахимд энэ дээр асуудлаас шийдье гэж хэлсэн. Мэдээлэл өгөөгүй. Хоёрдугаарт энэ хуулийн төслүүдээр та өөрөө эсэргээрээ би дэмжихгүй гэдэг байдлаар өгсөн. Тэгээ би одоо бас хуулийн төслөө дахиад одоо засгийн газрын өгж байгаа саналуудыг харгалзаад бас сайжруулах гал ажиллаж байгаа. Би сүүлдээ бүр цагдаагийнхныг одоо бичиг явуулаад албан ёсоор авъя гэсэн би мэдээлэл авч чадахгүй байгаа шүү. Энийг хууль зүйн сайд дээр дамжуулж өгнө гэдээ байгаад байгаа. Ерөөсөө л энэ. Энэ мэдээллүүдийг бид нар дандаа хэвлээс авч байгаа. Ийм том тоонууд явж байгаа юм байна. Тэгээ би яг нөгөө өмнө хууль боловсруулж ирсэн датанууд мэдээлэлүүд байгаа. Энд чинь цаг үеэ одоод өөрчлөгдөд байгаа байхгүй. Би яг зүгээр норг гэдэг ерөнхий тэр малгаан дотор шалгагдсан тэр залуучуудыг үндсэн хууль заасан өөрсдөө одоо альва одоо гэмт хэрэг шалгагдсан ч өөрийгөө өмгөөлөх гэдэг хамгаалах тэр ихийн хүндэтгээд янз бүрийн коммент хэлмээр байна. Гэхдээ төрийн байгууллагууд энэ дээр нь дагаж үүмдэг. Дагаж үүмэгтээ ямар ч эмх цэгцгүүгээр бужигнж эхэлдэг. За би яг гадуур явж байгаад орж ирээ давагдсан мэдээллийн хүрээнд анх мэдээлэлгээ буруу зүрх ярьсан юмаа гэд ярээ сууж идэг байж болохгүй. Манай цагдаагийн байгууллагаас энийг ойлгох хэрэгтэй. Би энэ бас салбарт бас 10 хэдэн жил ажилласан. Мэдээж одоо сайнтай муутай зөндөө юм байдаг. Бид алдаагаа уган давтахгүй засаад л явах хэрэгтэй асуудал. Тэгээ би бас хууль зүйн сайдын одоо мэдээлэл донд нэг зүйл л одоо харамсаж байгаа. Цагдаагийн байгууллага итгэхгүй учраас би гарч мэдээллийгээ баларчлаа гэдэг байхгүй. Би арцнаамаас томилогдсон сайд учраас би өгсөн юм аа гэдэг. Та Монгол төрийн сайд, ерөнхий сайдтай нэг томилсон. Арцнаам биш шүү. Та төрийн сайд хуулиа биелүүлэх ёстой. Тэгээд цагдаагийн байгууллагад итгэхгүй учраас би гарч мэдээлэл хийж хагаад алдчихлаа, уучлаарай гэдэг байхгүй. Тийм байж болохгүй шүү. Цагдаагийн байгууллага ажиллаа их хэрэгтэй. Энэ алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд яригдж байгаа шиг буруу зүйлээ хөл төр албан тушаалтанд хариуцлага тооцоорой. Сайдгаа бас яг цогтгэрэл гишүүн хэлж байна. Би бас нэг гүтгүүлээд. Би ч одоо баг сүүлийн 6 сар бас гүтгүүлж байна. Хятадаараа дуудуулаад 280 мянган хятад оруулж ирэх гэж байгаад. Энэ засгийн газрын тусгай элч буюу хин хоолой хариуцсан нэг бэт юм уу да. Тэр нөхөр гүтгээд байгаа. Худал мэдээлэл тарааж байгаа Алтан гэрэл сайдаа цагдаагийн байгууллага. Тэгэхээр энэ хүнийг нэг одоо би мэдээлэл өгвөл бас юм хурдтай шалгачих юм шиг байна те. Би бас тэгж бодоод юу өгье гэж бодож шүү. Тэгэхээр ийм зүйлүүдээр ингээд царай арахгүй шүү. Би бас одоо арц намын бас журмын нөхөд энэ сууж байгаа лодоо самбуу гүшүүнтэй хэлмээр. Та бас баримтаа гаргаад тавьчих. Ерөнхий сайд энэ мэдээлэл кино үзье гэсэн учраас авсан юм гээд. Нийгэмд хэдүүлээ ингээд улс төрийн оноо хожоод харин тэ бодож болно гэхдээ тэгсэн бэлээ гэд хэлсэн. Та үгээ бас нэгэрэд. Тэгэхээр хэдүүлээ ингээ хаана зарчим ярьж байгаа бол зарчим. Тэм учраас энэ баримтаа гаргаад тавьчих.
Эцсийн дүндээ ирэх барьж байгаа намууд хинбэ? Монгол ардын нам биш шүү. Арчсан нам, хүн нам байж байгаа. Бүгд нэг завин дээр яваад ирэх барьжиж одоо ийм инээдтэй юм ярьж болохгүй. Тийм учраас Алтан гэрэл сайд бас одоо залуу хүний үед яг та одоо бас нэг юм байна. Ер нь бүлэглэлийн гар бүл битгий болоорой. Өөрөө ч тэрийг хэлээд байгаа шүү дээ. Яг Женкотой холбоотой. Үнэн шүү дээ. Чиглэлийн өгж байгаа нь энэ үсттэй. Энэ харлуулах бүх муухай юмыг хийж байгаа үсттэй. Тэгчээ өөрөө хүртэл энийг улаан цагаан мэдэгдэж байгаа шүү дээ. Баавартай гамаа бас зарим талаараа. Тэгтээ одоо ном жирэмийн дагуу зарчмын дагуу ажиллах ёстой шүү. Цагдаагийн байгууллагын өмнөр эднүр новшин амжилт учраас би мэдээлэл хийсэн гэж энэ бол хамгийн одоо хариуцлагагүй мэдээлэл шүү. Үгүй та яриагаар. Тийм учраас цагдаагийн байгууллага хаана анхаарыг Алтан гэрэл сайд хууль номын сайжруулах ажиллаа түргэн шуурга хий улсын хурлын дээр нь шийдэх юм уу шийдээд үгүй. Ийм л одоо ном журмаар явахгүй бол одоо нэг ийм одоо сэдвийг дагаад нийгмээ бухимдуулдаг, талцуулдаг. Сүүлдээ энэ нийгэм чинь ерөөсөө ингэж амар хүнд байдалтай байна сэтгэл зүйд. Тэгээ хэдүүлээ бас нэг одоо тэгээ зарчмаа ярил ярих хэрэгтэй байхгүй. За баярлалаа л одоо сан ба.